За энэ удаагийн бичлэгээр бид квадрат шийтгэлийг бодох талаар үзэх болно. Квадрат шийтгэлийг бодох буюу solving quadratic equations. Квадратик тэгшгэлүүдийг хэрхэн бодох вэ? За тэгэхээр квадратик шийтгэл гэдэг маань бол ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c гэсэн. За тэгээд тэнцүү тэг гэж тэгштгэл болж байгаа тийм. Тэнцүүч тэгштгэж байж тэгштгэл болно. За тэгвэл эндээс бид нар яаж бодож болох вэ гэхээр үндсэн 3 аргыг бол бид нар хэлж болж байгаа. Нэгдүгээрт нь бол factorization буюу үржигдэхүүн задал. Factorization and хоёрт нь болохоор бид нар quadratic formula хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл discriminantтай өмнө хэрэглэсэн quadratic formula хэрэглээд бодож болно. Гуравдугаарт нь бол completing square. Бид нар completing square буюу бүтэн квадрат ялгаснаар энийг квадратик шийтгэлийг бодож болно. За тэгэхээр эндээс бол квадратик шийтгэлийг үржигдэхүүн задал харахыг бол бид нар IGCSE хичээл дээр бол нэлээд дэлгэрэнгүй үздэг За тэгэхээр үржигдэхүүн задлж болохоор байх юм бол бид нар ингэ задлж болно. Ялангуяа бүхлээр задлж болохоор байх юм бол бид нар шалгасаар хагаад олчиж болдог. Харин тэгэх боломжгүй байх юм бол бид нар яалтчгүй quadratic formula-га хэрэглэнэ гэсэн. Quadratic formula маань юу вэ гэхээр эргэн сануулхад x1 2 гэсэн хариутай юугүй юу гэдгийг нь олж байгаа x1 нь бол хасах b дээр нэмэх нь язгуурдоор b квадратаас хасах нь 4ac үнийг хуваах нь 2a. x2 нь бол хасах b-гээс хасах нь язгуурдоор b квадратаас хасах нь 4ac. За энэ язгуурдоор бичиж байгаа зүйлийг бол discriminant буюу ялгагч За энэ хэдэн шийдтэй вэ гэдэг 3 тохиолдлыг шийдгүү, нэг шийдтэй, 2 шийдтэй гэсэн тохиолдлуудыг ялгадаг. За энэ хоёрыг нийлүүлээд бол шууд томьёогоо нэмэх хасах гэдээ бид нар бол бичиж байгаа. За тэгээд нэмэх хасах гэдээ биччихээр яадаг вэ гэхээр 1 2 гэж тусад нь бичихгүйгээр томьёоны хураамж дээр ч юм уу За бид нарын номон дээр ихэвчлэн ингэж бичсэн байна. Эсвэл x тэнцүү гэж бичсэн байна. 1 2 2-ын аль нэг нь болдог юм. Нэмэхээр нэг нь хасгаар нөгөөдг нь болдог. За дараагийнх нь бол completing square буюу бүтэн квадрат ялгах байдлаар олж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм тэгштгэл байлаа гэж бодоход а-га хаалтны өмнө гаргаж агаад x квадрат дээр нэмэх нь b-г хуваах нь a нэмэх нь c-г хуваах нь a тэнцүү тэг тэгээд дахиад энийгээ бүтэн квадрат ялгана гэх мэтчлэнгээр өөрөөр хэлбэл x квадрат дээр нэмэх нь 2-ыг үржих нь энд x-ийг аргасан биш. x үржих нь b-г хуваах нь 2a нэмэх нь b квадратыг хуваах нь 4a хасах нь b квадратыг хуваах нь 4a тэгээд нэмэх нь c-г хуваах нь a. Гэт эндээс бүтэн квадрат ялгах юм бол бүтэн квадраттай хэсэг маань бол энэ хэсэг болно гэсэн үг За би бүтэн квадратаар ялгаад биччихэ. Тэгвэл энэ a-г үржих нь давхар хоолтон дотор x дээр нэмэх нь b-г хуваах нь 2a-гийн квадратаас хасах нь энэ дээр 4a өгөөд b квадратаас хасах нь 4ac хуваах нь 4a. 4a-гийн квадрат b квадрат мартсан байна. Энэ 4a өгч байгаа Тэгээг бол энэ чинь зур a байсан бол би 4-ийг өгөх байсан шүү дээ 4a квадрат энд оруулээд тэнцүүтэй болчих. За ингээд бүтэн квадрат ялгах байдлаар бодноо. За ийм 3 үндсэн арга байна. Хэрвээ эндээс анзаарах юм бол бисээ бүтэн квадратыг яагаад ингэж дэлгэрэнгүй бичсэн бэ гэхээр энэ quadratic formula бол яг энэ 3 дугаарх миний бичсэнийг бодсоор байгаад энд байгаа x-ийг олчих юм бол энэ x-ийг энэ чи isolate хийгээд бид нар олчих юм бол энэ томьёо минь өөрөө гарч ирдэг байгаа. Тэгэхээр бид нар quadratic шийтгэлийг бол квадрат шийтгэлийг бодоход нь 2 арга болох. Quadratic formula болон completing square хоёр бол яг үүндээ бол нэг юм.
Quadratic formula бол completing square хийгээд бүгднийг хураангуулаад ингээд энчэн тавьж орлуулаарай гэд бичсэн хэлбэр нь completing square бол тэрийг нь бид нар байн эхнээс нь одоо хийж одоо энэ хийтгэл гэсэн үг. Ер нь бол энэ томьёог ингээд яг ерөнхий хэлбэрээр нь энэ ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c байх юм бол ер нь яаж бүтэн квадрат ядлах юм бэ гэдгийг бодохоор энэ хоёрдугаар хэсэгт байгаа quadratic formula маань гарч ирдэг байх нэ. Энэ дээр нэмээдгээ бас дахиад нэг бодох арга байгаа. Гэхдээ тэрийг бол одоо шийдэг болох арга байгаа. Тэр нь бол графикийн арга байгаа. Квадрат гიშгэлийнхаа графикийг байгуулад тэр нь хэвтээд тэнхлэхдээ хаана тогтолцож байна вэ гэдгийг хэрвээ бид нар олчих юм бол тэр маань бас квадрат гიშгэлийн шийд болно гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол үндсэн 4 арга байна. Алгебрийн аргаар бодох бол эхний 3 арга. За графикаар буюу геометри байдлаар геометри байгуулалт хийж хагаад бодохоор бол одоо 4 дахь арга маань байна.